сайн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Номын ертөнц клубын 2025-аас 2026 оны хичээлийн жилд зориулсан байгаль технологийн тухай 50 номын подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Манай клуб нь жил болгон тодорхой нэгэн сэдвийн дагуу 50 номын жагсаалт гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд номын тэмдэглэлийн уралдаан явуулдаг байгаа. Өнгөрсөн жил бид нэр амьтдын тухай 50 номын жагсаалт гаргаж уралдаанаа явуулж исэн бол энэ жил бид нар байгаль технологийн тухай 50 номын жагсаалт гаргаж уралдаанаа явуулахад бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаартаа бид нар Билл Гейтсийн уур амьсгалын гамшигаас сэргийлэх номын талаар ярилцахаар намаатайгаа хүрэлцэн ирсэн байна. Сайн уу намаа? Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёулаа юун түрүүнд номныхаа талаар ярилцахаас өмнө зохиолчийнхаа талаар мэдээлэл өгье. За зохиолч маань бол бидний сайн мэдих Microsoft-ийн үүсгэн байгуулагч Захирис Билл Гейтс гэдэг хүн байгаа. За тэрээр 1955 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоо мэндэлсэн байдаг. За зохиолч маань бол өөрөө бие дааж бичсэн нийт 4 ном байдгаас би танаас өнөөдөр нэг номыг онцолж ярих болно. Чи яагаад энэ одоо байгаль технологийн тухай 50 номын жагсаалт гаргаж байхад энэ Билл Гейтсийн уур амьсгалын гамшигаас сэргийлэх номыг сонгож уншаар болсон. Би өөрөө болохоор ийм сэдвт илүү сонирхолтой. Гэхдээ нөгөө нэг галчаас нь хараад одоо ер нь бол ирээдүйд одоо биднэрт тулгараад байгаа энэ асуудлын талаар байх гэж бодоо ер нь бол энэ номыг сонгож уншсан байдаг. Эхний хутлан дээр хүлэмжийн хий гэдгээс хэлсэн бол билгүүлийнхаа хутлан дээр энээс илүү хүлэмжийн хий яагаад үлдсэн бэ? Бид нар энийг одоо дэлхийн тулд яг юу хийх ёстой юм бэ? Бид нар яг юу хийж чадах юм бэ? Энийг бууруулахын тулд хэр их зардлыг гаргах юм бэ? Мөн эдийн засгийн хувьд ч гэсэн маш олон асуудлуудын талаарх хариултууд арга шийдлээ би бол энэ номноос олж авсан. Жишээ нь номноос эхлэл авах юм бол одоо номон дээр хувь хүн болгон өөрийнхөө худалдан авалтыг үнэлэнтэй болгох юм бол бид нар маш том бодиттой өөрчлөлтөнд хүрч чадна гэсэн. Одоо энэс хөдлөх юм бол бид нар минималист амьдралыг илүү их одоо авч үзэх юм бол бид нар энэ хүлэмжийн гэдэгдлүүлэлтэд уур амьсгалын гамшиг гэдэгдлүүлэлтэд тулж чадах юм байна гэдэг би одоо эхлэн ойлгосон. Ном уншихаас бол нэг тийм хэрэгжүүлээгүй байгаа гэсэн би номны дараа бол өөртөө яг одооноос хийж өөрчлөлт хийх юм байна гэдгийг ойлгоод одоо өнөөдөр би хэрвээ дэлгүүр ороод нэг гялгар уут авдаг гэсэн бол тэрийг би авалгүйгээр гэлтэй байгаагаа хэрэглээд нөгөө нэг илүү зардал гарах болон миний эдийн засаг гэсэн мөн одоо хог хаягдaltaй гэсэн анхаарч хэлж байгаа. Мэдээж тийм шүү дээ тийм. Одоо ном гэдэг зүйл чинь гарчигнаасаа илүү цаанаа бас өөр маш олон зүйлийг агуулж идэг. Гарчигн дээр л уур амьсгал гэдээ гарч ирж байгаа ч гэсэн цаанаас те эдийн засгийн асуудлуудыг хэмжиж юм. Тийм жишээ нь одоо би бас ингээд гараад хүнсээ цуглууллаа гэж бодоход одоо хүртэл ингээд одоо за гэртээ байгаа уутнуудаас аваад ашиглаж бол бас дэлхийдээ ингээд арай өөр яах юм болоо да гэд. Үнэн хамгийн гол нь бид нар өдөр тутамдаа энэ дадлаа хэрэгжүүлснээр бид нар өөрчлөлтөнд хүрч чадах юм а гэдгийг та номноос олж болно. За энэ номыг уншаад чиний сэтгэлд одоо үлдсэн хамгийн тод зүйл чинь юу вэ? Яг тод зүйл гэх юм бол би өөрийнхөө алдаанаас их суралцсан л да. Одоо жишээ нь миний шүгэнд ингээд хэрэггүй олон хувцас байгаа. Тэрийг би одоо яахаа мэдэхгүй байсан. Одоо гэтэл тэр хувцас маань дараа нь хичнээн хүлэмжийн хий ялгаруулдаг юм бэ гэхлээр яг өөрийнхөө амьдрал дээр одоо туршлагаасаа сэжилсэн алдаануудаа олж харж энийг өөрчлөх ийм арга зүйн. Хувцснаас бас тийм хүлэмжийн ялгардаг юм уу? Ялгардаг юм билээ. Яаж тэгж юм бол би бол анх удаа сонсож байгаа юм байна. Хувцлыг одоо үйлдвэрлэхэд ер нь бол үйлдвэрлэлээс хүлэмжийн хийх гардаг. Дараа нь одоо нөгөө хувцл хатаад их л тэрнээс бол хүлэмжийн хий нүүлтлийн хийлэрэг маш их хийнүүд одоо ялгалснаар хүлэмжийн хий нэмэгддэг байгаа. Ингээл би одоо бас өөр шинэ мэдээлэл авч байна. За тэгвэл одоо ингээд эмэгтэй хүмүүс бас ингээд эмэгтэй хүн чихлгүй ингээд бүх хүмүүс ингээд хувцснуудаа бас ингээд дахин ашиглаад өмсдөггүй хувцас гаргаж ирж өмсөөд тэгээд ер нь бол одоо дэлхийн нийтээрээ дахиж ингээд хувцаар одоо дахин боловсруулад одоо өмсдөггүй болсон хувцаас арай өөрөө өмсдөг болох хэмжээгээр ингээд янзлаад бас өмсдөг шүү дээ тий. Тэгвэл бас энэс гаднаас өөр ямар ажлууд хийгдэж байгаа юм бол энэ номон дээр тэр талаар гардаг уу? Одоо тэгэхээр яг ярих юм бол одоо эко байк байгаа шүү дээ. Машины хэрэглээг бас бууруулж байгаа. Нэгдүгээр бол замын түгжлэлийг бас бууруулангаа эко байк бол нөгөө нэг утаа ямар нэгэн тийм хий гаргалгүйгээр явж байгаанаас би одоо хүлэмжийн хийг бууруулж байгаа нэг том алхам гэж үзэж байгаа.
Гэхдээ тэр одоо экобайкийг чинь өвөл унж болохгүй шүү дээ. Одоо манай Монгол орн чинь одоо дөрвөн улиралтай, улирлын чанартай болчиход байна. Өвөл унж болохгүй. Өвлийн үед одоо яаж хүлэмжийн хитэ тэмцэх вэ? За манай улсаас бол төгжил болон машины утаа их гарч байгаа. Үүнийг зохицуулахын тулд бид нар магадгүй олон одоо нийтийн тээврийн хэрэглээ нэмснээр одоо зочлон одоо машины хэрэглээс бүр ламын төгжил болоод энэ утаагч болтгой баг зэрэг багасгаж чадна гэдэг ийм дүгнэлт байгаа. Хүлэмжийн хийний талаар ярьлаа шүү дээ тий. Тэгвэл энэ номон дээр уур амьсгалын гамшиг гэдэг гэж байгаа. Хүлэмжийнээс өөр одоо уур амьсгалын гамшиг энэ талаар гардаг. За хүлэмжийн хий эхлэнээс одоо дэлхийн дулаал үүсдэг. Дэлхийн дулаал үүсгэн хажуугаар далайн түвшин бас нэмэгддэг. Ингээд ер нь бол хоорондоо их холбоотой асуудлууд байгаа. Тийм зөвхөн номон дээр болонгууд хүлэмжийн хий эсвэл уур амьсгалын гамшигын талаар гараагүй. Харин энийг бууруулахын тал дээр хийлэгтлүүлээ хийж чадах юм бэ гэдэг зөвлөлөөх хамтсан. Түүнчлэн эдийн засгийн хувьд нэлээдгүй олон асуудлын талаар ингээд нарийн судалгаануудыг өгснөөр их давуу талтай юм байна. Жишээ нь ямар судалгаанууд хийсэн бол одоо дэлхийн судалгаанаас авч үзэх юм бол их усврыг нь өөрчлөх хэрэгтэй. Одоо бид нар малтмал түл ашигладаг бол үүнийг хэвлүүлээд арай өөр их усврыг гаргаж явж ногоон премиум гэдэг зүйлийг олж авсан байгаа. Түүнчлэн цахилгаан эрчим хүч зэргийг ер нь бол яг өөрчлөх ямар ч тийм боломжгүй ч гэсэн их усврыг нь өөрчилж юм бол бид нар машин хэмжээний одоо тэрбум тонн хүлэмжийн хийг бууруулж чадна гэдэг ийм дүгнэлт номон дээр гарсан байгаа. Ногоон премиум гэдэг нь яг юу юм бэ? Ногоон премиум бол өөрөө нөгөө нэг Билл Гейтсийн Гейтс хангаасаа гаргаж байгаа ер нь энэ хүлэмжийн хийг бууруулах ийм төлөвлөгөөнийх нь бол нэг ийм төсөл байгаа. Энэ яг үеингүүд нөгөө нэг их усвруудыг нь цэвэрлүүлж ногоон премиум гэдэг зүйлийг ашиглаж өөрчилж одоо нөгөө нэг нүүдэл төрөгчийн хий одоо нүүлтлийн хийг ялгаруулахгүйгээр ийм зөв тохиолтой аргыг хэрэглэх ийм одоо төсөл гэж хэлж болно. Ийм л байгаа. За тэгэнгүүт үүнээс нь авах юм бол одоо малтмал түлхийг одоо өөрчилж болно гэж хэлсэн. Тэрийг болгох ч гэсэн одоо цахилгаан эрчим хүч бол одоо энэ дэлхий бол явахгүй. Тэрийг бол одоохондоо сайн арга олоогүй байгаа ч гэсэн ер нь бол судалж байгаа гэж байгаа. Билл Гейтс тэгвэл энэ одоо нүүрс төрөгчийн тэг ялгаралт гэж юу тайлбарлаад байгаа юм бол? Одоо нөгөө нэг нийт хүлэмжийн хийг ялгаруулж байгаа юм 4 хий байгаа. Энэ нь бол нүүл хөтлийн хий, азотын элсэл, метан, фторт хий гэсэн энэ 4 хий байгаа. Үүнээс бол мэдээж нүүл төрөгчл ялгарч байгаа. Үүнийг нь цэвэрлүүлж авах хэрэгтэй гэдэг утгаараа энэ ногоон премиум гэдэг төслөө хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлж үтснийх нь тутлаас харах юм бол энэ премиумыг ашиглахад тодорхой хэмжээний нэлээд өөх нөгөө нэг зардал гарч байгаа учраас одоохондоо яг бүх улсдаа яаж ч юм уу ашиглахад жоохон боломжгүй байгаа гэж хэлж байгаа л да. Ногоон премиум дээр одоо их усврын солио гэж ярьсан шүү дээ тий. Тэгэхээр одоо их усвар гэж яг юуг нь солио гэж яриад байгаа? Ер нь бол их зүйл дээр одоо үйлдвэрлэл дээр бол ялангуяа үйлдвэрлэл дээр бид нэр малтмал түлхийг ашиглаж байгаа. Малтмал түлхэл нь бол одоо 1800-аад оноос гаргаж ирсэн. Энэ нь олонгууд байгалийн өөрөөсөө гаргаж байгаа нүүл төрөгчл нь гадалд ингэж нөгөө хуримтлагдсан зүйлийг нь одоо гадлын тол гэдэг зүйлийг одоо бид нэр гаргаж буцааж олборлоод тэр нь буцаага нөгөө нэг агаар мандалд хүлэмжийн хийг үүсгээд байгаа. За одоо номд маань дурдсан 5 салбар байгаа тий. Цахилгаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр дулаан гэх мэт. Тэгвэл одоо эднэрийнх нь одоо хамгийн шийдвэрлэж болохгүй зүйл нь юм бэ? Хамгийн шийдвэрлэж болох мэдээж үйлдвэрлэл байгаа. Хамгийн яг болтоо нэг баримт байгаа нь болохоор за болдооноос үйлдэл одоо болдоог бол адлуутын элсэл тип хий гардаг. За үүнийг яг ялгаж одоо авах тийм арга байхгүй байгаа учраас ер нь тэрийг хэрэгжүүлэх тийм боломжгүй байгаа гэж хэлж байгаа л да. Тэгэхээр энэ номноос авч олох сургамж одоо бусад хүмүүст өгөх зөвлөгөө юу вэ? За энэ номноос авч би өөртөө тусгаж явсан сургамжууд гэх юм бол түрүүний дурсамжлан жишээ нь би одоо торноос хэлсэн. За
Яг гол зүйл нь юм бол дан хүлэмгийн хий биш. Түүнчлэн би эндээс те маш олон зүйлийн одоо олон талын мэдээллийг өөр дээрээ аваад түүнчлэн би энийг хүмүүст үлгэр дуурайлал болгон одоо хүмүүст зөвлөж чадах юм байна гэдэг зүйлийг маш сайн ойлгож авсан. Түүнчлэн одоо хувцлал одоо тоор гэлтгүй ер нь бид нар тэгээ амьдралдаа хэрэгжилж байгаа одоо ганцхан та энэ хог хаяглаа ингээд хогийн саванд хийхэд бид нар энэ хүлэмжийг бууруулахад тусалж байгаа юм а гэдгийг би сайн одоо имитэйгээ хэлжсэн бол та одоо ингээд нэлээд нэрээ ингэдэм байлээ л одоо ингээд дэлхийдсүүл ер нь энтэй бараг холбоотой юм шиг байлээ гэсэн чинь одоо бид нар ч яг жоохон муухай ярих юм бол бид нар ч яг удахгүй маяж байгаа төхөм чинь тэ нэг хамаагүй дээ биш таны өнөөдөр хийж байгаа өөрчлөлт чинь ирээдүйд таны үр хойдолд үлдэж байгаа түүнчлэн энэ байгаль чинь ирээдүйд таны үр хойдолд үлдэж байгаа болохоор та өөрөөсөө эхлээд өөрчлөлтийг эхлээд дараа нь хүүхдүүдтэй ингэж зааж өгөх хэрэгтэй юм а гэдгийг ер нь сайн хэлмээр байна. Мэдээж бид нэр одоо энэ байгаль технологийн тухай 50 номын жагсаалтанд орсон Билл Гейтсийн уурын салгийн амжилт сэргийлэх гэсэн номныхаа талаар бүгднийг нь энэ подкастн дээр ярина гэж бол байхгүй. Гэхдээ энэ номны талаар ингээд жижиг сайжиг гол зүйлүүдийг хэлж өгөөд бусд ч гэсэн сэтэл төрүүлсэнд баярлалаа чамдаа. Баярлалаа. Би энэ номыг одоо хүн болгон уншаасаа гэж хүсэж байгаа. Энэ манай номын жагсаалтанд байгаа энэ номыг уншаад та бүхэн уралдаандаа идэвхтэй болтлоорой. Бас хэрвээ манай клубд ирсийг хүсвэл доорх холбоосоор холбогдоод та бүхэн нийллэх бүрэн боломжтой шүү. Үзэг сонсогч та бүхэн ч бас манай дараагийн 50 номын жагсаалтанд өөрсдийнхөө саналыг ирүүлэх боломжтой байгаа шүү. Доорх манай нээлттэй Facebook пэйж рүү саналаа ирүүлээрэй. За ийм гоё номыг ярьж өгсөн намайда баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцаая. Баяртай. Баяртай.